завгүй байна тий. Аха. Яста амрахч завгүй тоглож байна да. Тами хоёулаа тоглосоор байгаад ядарчгүй яах вэ? Тэгвэл тэр үед нь сайн унтчихъя. Гадаа ийм гоё байхад тоглохгүй болвол зун чи бид хоёрт гомдчихвол яа. Нэрээ тийштэй гомдчихгүй яах юм? Тий. Хөөе, Тами. Тэндээс Жожогийн өвөө ирж байна. Ха? Оо, тийм байж тээ. Жожо цуг явж ирвэл хамт тоглох уу? Тэгье. Сайн байна уу? Сайн үхэ. За, аав ээжүүд нь сайн уу? Сайн. Өвөө, Жожо хаанаа юм? Жожон гэртээ байгаа. За, өвөө нь Жожодоо зармаг авах нэг лут даалгавартаа яваа хүндээ. Тэгэхээр охиндоо нэгийг аваад энэ хөөрхөн найзууднаас нэгийг авчихъя. За. Өвөө, та дараа ирэхдээ Жожог аваад ирээрээ. За, ингээд дахиад нэг даалгавар хүлээж авлаа да. За, маа хүүхдүүдээ энэ. Баярлалаа өвөө. Баярлалаа өвөө. Ами, зармаг халууддаг болов? Цэцэг халууцдаг юм чинь зармаг бас халууцдаг л байлгүй дээ. Миний зармаг халууцаад хайлаад байна. Тэгэхээр цэцэг бас хайлах уу? Цэцэг халууцаад хайлахгүй, харин халууцаад хатчихдаг байхгүй юу? Хатчдаг аа. Тий. Яна, миний цэцэг халуудж байгаа да. Хөөх тийштэй. Тэгвэл хоёулаа очиж хурдан услая. Тэгээ. Цэцгээ австан, цэцгээ харна. 109 зав гарахгүй ма тийм ээ? Ийм завгүй бас хөвгөлтэй байдаг болохоор л 100 хурдан дуусчдаг байх тий. Тами. Нөгөө цэцэг чи хаана байгаа юм бэ? Цааваад. Энэ хавдал байсан да. Энд үү? Би нэрээ оролтороо ороочихсан байсан штэ. Ой, чиний оролт энэ байна штэ. Тийм байна. Хүй. Цэцэг нь алга болчихсон байна штэ. Цааваад. Усгаар гараад ирэх болов. Услаад тэгэл эргээд цэцэгтэй болчихно. Ами, ингэхэд цэцэг юу иддэг юм болоо? Мэдгүй. Цэцэг ус иддэг байлгүй. Тийм үү? Яг шүр ууж байгаа юм шиг үү? Хөөе. Жожогийн зармаг энд унчихсан байж тээ. Хүй. Нэрээ тийм байж тээ. Жожогийн өвөө санаандгүй унахчихсан юм бах та. Одоо Жожо зармаггүй гомдож байгаа да. Хөөрхий Жожо өвөөгөө зармаг авч ирнэ гээл хүлээж исэн бах та. Харин тий. Надад нэг санаа төрлөө. Хурдлаараа Ами, манайх руу явъя. За. Ихчээ, нэг зармаг авъя. За, энэ хөөрхөн гахынд чинь хэр их мөнгө байгаа юм бэ те? Мэдгүй. Гэхдээ зармаг авч хүрэх баха. Та хоёр чинь саяхан эдсэн мэдтэй. Их хэдвэл хоолоо нь өвдөн штэ. Үгүй ихчээ, бид хоёр өөрсдөө идэхгүй. Жожод авчих гэж байгаа. Харин тий, Жожогийн зармаг газар дунаад хайлчихсан байсан. Тэгээд бид хоёр найздаа шинийг аваачиж өгөх гээд тий? Яасан сайн хөөхтүүд вэ? Найзыгаа баярлуулах гэж байгаа юм уу? Тэгвэл их чинь туслалгүй яах вэ? За, энэ гахаага ав. За, тэгээд маа та хоёр хурдан яваарай. Хайлуулчихваа. За ихчээ. Баярлалаа ихчээ. Зүгээр дээ хөөхтүүдээ. Тами? Хоёулаа ингээл завгүй олчих юм тийм ээ? Харин тий. Ами, Жожогийн гэр ийм хол болов. Зармаг нь халууцаад хайлууд эхэллээ. Харин тийм ээ, уг нь ойрхон л доо. Би ч гэсэн бас зармаг шиг хайлж гал энэ. Юурээсээ хоёулаа хойд дундуур явах уу? Тэдний байшингийн дээвэр тэр харагдаж байна.
Яна, Тами. Миний хөлийг нэг өвс хадагчлаа. Амар хорсож байна. Одоо яана? Наагур чинь дүүрэн хадгадаг өвс байх шиг байна. Чи нанаасаа битгий хөдлөөрөө. Саяны өвс чинь ахиад татгах байх шүү. Тами амар хорсоод байна. Одоо тэгээ яах вэ? За баяа. Тэгвэл би яваад тусламжтай удаад ирээ. Хүлээж агаарай аамын. За Тами, хурдан яваарай. Тами заавал тусламж авчирна. Тами одоохон хүрээд ирнэ. Тами удахгүй ирнэ. Аамын. Тами чи ямар хурдан хүрээд ирвэ? Хаана байна? Аамын. Би яваагүй л байна. Би ч бас бөө өвсөн дунд байгаа болохоор хатгуулчих юм шиг санагдаад явж чаддаггүй. Оо, одоо тэгээ яах юм бэ? Жожогийн заримгийг аваачиж өгч чадахгүй болчихлоо штэ. Харин тийм ээ. Харанхуй болчвол яана. Өвөө, Аав, одоо зайрмаг дуусчихаагүй байгаа. дуусаагүй хаа охин минь. Өвөө, тэндээс аамын тамийн хоёрын дуу гараад байна. Туслаарай! Туслаарай. Хөөе, энэ чинь яад суугаан энэ вэ? Аль хөөгтүүд минь наашир. Хөөе, аамын, тамийн тав хоёр чинь юу хийж байгаа юм бэ? Тоглож байгаа мó? Гүй, чиний зайрмаг унжсан байхыг хараад шинэ зайрмаг аваад хүргэж өгөх гээд танах руу явж ийсэн. Үгүй тэгээ та нар замаараа явна байгаа та. Яах гэж энэ хаалгаар ордог байна? Зайрмаг хаалаад байхаар нь хурдан очих гээд тэгээд ийшээ орчихсон чинь аамын өвсөн татгуулчихсан. Тэгээд гарч чадахгүй байлаа. Иш хөөрхид аль өвөө нь харъя. Хаалгаан түлэгч гэж. Хараад хүй туусаар угаагаад хүйтэн чин тавьчих бол зүгээр болчихноо гайгүй. Сайн хөөгтүүд юм аа та хоёр. Найзаагаа баярлуулах гээд зайрмаг аваад явж байдаг. Замгүй газраар явбал төөрч бөдөлж бас хаалгаанд хатхуулах аюултай байдаг юм шүү дээ. Дагаад яваарай гэж л зам байдаг юм шүү дээ хөөгтүүд минь. Өвөө нь 3 хүүхэдтэй гурууланд нь зайрмаг авч өгнө. Баярлалаа өвөө. Аамын, чи ямар зайрмаг авах вэ? Би арцдаг. Харин би цэцгийтэй. Чи яах вэ тамийн? Би юу? Би бүгдээс нь авна.